За энэ өдрийн мэндийг хүргэе манайхаа. Чихээ наацгааж гин үү? Чихээ наагараа. За айлын сарвчанд хорогдсон галзуу хүний сүнс хэмээх аимшигын түүхийг хамтдаа сонсоцгоё. Моос ноолорын сезон эдэглэх үеэр хэдэн чэнж нар өмнө говь аймгийг чиглэн фурго машинтай шидэж өгсөн байна. Гэвч тэд оройтож гарсан тул зорьсон айлдаа очиж чадалгүй харанхуйтай залгаж зогсхоосоор аргагүй болцгоочий. Ингээд ийш тийш харж явсаар айл амтан өвөлжиж байгаад нүүсэн болов уу гэмээр хэдэн амбаар олж хоноглохоор болсон байна. Мэдээж чэнжүүдийн дотор 2-3 эмэгтэй явсан болоод ч тэрв. Ээрчүүд нь эзгүй газар дураараа найрдаж хонохоор шийдсэн нь илт. Харанхуй болсон хойно айл амтанд очиж тав тух ийг нь алдуулж байхаар энд бүгдээр наргад хоны гэж хүүхнүүдээ өдчий. Хамгийн гол нь эр эмээр хоссон дооч биш. Эдэх хоол ууж наргах идэ ундаа элбэг явсан тул ийм шийдвэр тэднэр гаргасан бололтой. Ингээд амбар савны болонд машинаас туухтай газар хүнжилгууд цаан дэвсэж аваад завилан сууцгааж илтээ. Харин машиныг нь барьж явсан залуу хөвгөн найр цэнгэлд оролцсонгүй. Хоол хүнснээс нь жаад идснэ. Би гадаа хонохгүй. Машин дотроо хонийгээд машинд орон хөгжим сонсоод суучихсан байна. Нөгөөдөл нь ч түүнийг тоосонгүй. Машиныхаа гэрлийг асааж байгаад баахан бүжгэлсний эцэст эргэж суугаад амар чаваалс шиг л архитаж гарчий. Гэтэл шөнө дунд хэвийх үед машин дотор хөгжим сонсоод хэвтэж байсан хөвгүн тэднээс нэлээн өмнөрхөн гарч идэнгийн гэмээр бүдэг хэн гэрэл сулхан уулалцаад алга болохыг олж харсан байна. Мэдээж чэнжүүд гэдэг байнга их мөнгө төгрөгтэй явдаг хойно тэднийг ингэж явааг мэдсэн хэнэгэн хойноос нь мөшгөж мэднэ. Жолооч хөвгүнч тийм л санаагаар архитаар суулгүй машин дотроо нэг ясандаа манаанд гарч суусан юмсан жий. Хөө сулхан гэрэл хэсэг толгод энэ цаагуур орж алга болсноо шууд тэднийг чиглэн хуулам тодорсоор ойртон айсвыг үзээд машинаасаа бушуухан үсрэн бууж ангийн бууга барьсаар бусад руугаа гүйж очсон байна. Гэвч чэнжүүд хүүгийн үгийг сонсох нь байдаггүй. Өөрсдийнхөө нүрийг танихааргүй болтлоо согтсон байсан ажи. Жолооч хүү тэднийг хараад өөрсдийг нь дээрэмдэх зоригтой хүмүүс зориуд хурж ирж байхад ингэж байх гэж өглөн сандчиж өвгтлээ айсан гэдэг. Тэгтэл хэдийгээр халамцуу боловч эмэгтэйчүүд нь уг гэрлийг олж хараад эрчүүд татаж чанга юм хумаа цоглуулъя адаглаад бие хамгаалах арга хэмжээ авъя гэх зэргээр ятгаж эхэлсэн байгаа юм. Энэ үед нөгөө гэрэл бараг мотоциклийн гэрэл шиг тодрон ойртож ирснэ. Нам онтрон тас харанхуй болж орхичээ. Хэдүүлээ яваа бол одоо л довтлохно гэж бодсон жолооч залуу яах ийхийн зургүй бууга сумлаад гэрэл ирсэн зүг рүү 2 удаа буудаж орхимогцоо чих 50 чагна бол ямар ч чимээ анир гарсангүй. Харин машиныхын нурд нэгэн үл таних хүн зогсож байгаа гэнэт ажиглажээ. Энэ байдал бүрч сэжигтэй санагдсан тул нөгөө хүн рүүгээ бууга чиглүүлэн бодод санахын зуургүй л гохоо дарчихсан байна. Гэвч үл таних хүн газар унссангүй. Муухай орилж чарлаж чичгүй ийсэнгүй. Харин дороо дэвгцэн бүжиглээд гараа дээргэгч нь өргөн дэвж намайг буудаж байна. Намайг 9 дэх удаага буудлаа. Буудаж байна шүү намайг хэмээн хүмүүн бусын хачин хоолоогоор үглээд эхэлсэн гинэ. Харанхуйд гинэт гитэж ирээд буудулсан боловч өөхөхгүйгээр барахгүй. Харин ч бүр урамшин бүжиглээд эхэлсэн хачин хүнийг харсан согт уу ирчүүдийн архи нь тэр дороо гарсан байна. Хачин хүн бүжиглэн дэлсээр тэдний асаасан түүдэг рүү нэг ойртож гэнэтхэн шонгийн молчиг хөдөлгөөнгүй болж орхичээ. Ямар ч л байсан дээрэмдэх гэж ирсэн хүн биш байна гэдгийг эрүүл согтуугүй ойлгосон байна. Тиймээс түүнийг 2 ч удаа винтовар панк хийлгэж орхисон залуу
Би мөрөөрөө явсан хүн буудаж орхисон хэрэгт орох юм биш биз? Гэж дотроо хайсаар зүрх муудайхан ойртоод. Та зүгээр үү? Гэж асуувал нөгөө хүн нь юу ч хэлэлгүй. Ойролцоо байсан пенгийн зүг хар хурдаараа чарлангуйж утснаа. Нэгэнтээ зог тусаад үл мэдэг гэрэл сүмэл зүйлсээр гялсхийн алга болжээ. Энэ хачин үзэгдлийг харсан согтуу хүмүүс бүгд эвэрүүл болцгоосон гэдэг. Юуныхан дээрэм тонол байх билээд? Нэг л болохгүй газар ирээд найрлцглаа гэдгийг бүгд ойлгосон тул явхаар шийдэж газраар нэг тараасан эд зүйлээ эмхэлж эхэлсэн байна. Санд минь юмаа цуглуулсан болохоор торонд чигсэн хүнсээ мартаад машинаас очихч. Гэтэл тэдний хөдөлмөгц өмнө нь ахяад нэг бүдэг ногоон гэрэл асчээ. Үүнийг хараад хүүхнүүд эрчүүдээсээ зууран ам амандаа майн мэгзэм уншиж эрчүүд нь наад гэрэл рүүгээ явж болохгүй шүү. Өөр тийшээ яв гэж хашгиралдаж жолооч хүү ухарч байгаад жолоогоо огцом эргүүлээд хаазалсан байна. Гэтэл өмнө нь нөгөө гэрэл дахиад л гараад ирсэн байна. Тэд хэд хэдэн удаа өөр тийшээ жолоогоо мушгиж бүдэг гэрлээс цугтах гэж оролдсон боловч тухай бүр чанх өмнө нь гарч ирээд болохгүй байж. Сүүлдээ ирчүүд нь айх сандрах нь арай гайгүй болж шууд дайраад гарьяа гэцгэн жолоочо зоригжуулж жолооч залууч хаазаа нэмэн хар хурдаараа дайрчээ. Гэтэл яг гэрлийн харалдаа хурч ирмэгцээ. Машиныхын тормоз тас зуурсан юм шиг дороо зогсгон тэр. Энэ үед жолоочийн талын хаалга торх хийтэл нээгдэв. Юудэнтэй цов юм уу гэмээр нэвсгэр хар хувцс нөмөрсөн толгой төрүүгээ битүүлсэн нэг хүн юм сарваагаад зогсож байсан гэж. Жолоочгүй айсандаа багтран орилж сарвалцтал нөгөө хүн манайд хүний юм үлдээж болдоггүй юм гэж хэлээд жолоочийн өвөр дээр нэг зүйл хайж орхисон. Тэдний орхиод хөдөлсөн уудтай хүнс байж хаалга хаагдсан хойнч жолооч хүү нэг хэсэг тайвширч чадсангүй. Харин 10 минутын дараа огцом хаацлахад түрүүхэн тагцсан машин нь ухасхийн хөдөлж дотор нь суусан хүмүүс урд талынхаа цонхыг хаг цохин гарах шахаж нэг зүйлээс амжин барьж авцгаажээ. Явж байсан машиныг хүчээр барин зогсоож байсан ийм хүчийг тэд өмнө нь хизээж үзэж байсангүй. Торто юм аваад хөдсөний дараа дахиад л үл мэдгдэх ногоон гэрэл гарч ирээгүй байна. Тиймээс чэнжүүд торто зүйлээс шижиглэн зэвүүцэж замдаа хайж орхисон гэдэг. Харин нутгийн улс тэдэнд тохиолдсон явдлыг сонсоод ихэд гайхсан бөгөөд машин тэрэг зогсоож байсан тийм явдал өмнө нь гарч байгаагүй. Харин тэр амбаарт манай нутгийн нэг галзуу өвчтэй хүн тэнэж яваад өгсөн. Түүнээс хойш тэнд айл амтан бараг буухаа болсон гэж ярьцгаасан байна. Харин мөнхөөгийн өвгөн ихэд сүсгэлэн залбирч та нар босоо ороолонтой таарчээ. Анх сүрэн жав гихч айл тэнд амбаар сав барин өвөлжөө төхөөрсөн ч тэр өвөл цасыг унаж хамаг мала барсан юм. Тэрнээс босноо яас. Сүрэн жавын би эрс муудан эмлэг хийсч баахан яваад засал авалгүй хөөх юм өнгөрсөн юм да. Гэхдээ тэр халуун намраар өвөлжөөндөө бууй гисээр байгаад гэрээ нүүлгүүлж өвөлжөөндөө буусан шөнө өнгөрсөн хүндээ. Тэр үеэс хойш эвгүй болсон гэдэг. Хүн амтнд ээлдэв юм үзэгдэж харагдаагүйч гэрийнхэн талигачаас хойш амбар сава тэр чигт нь орхиод хот руу нүүж алга болсон юм. Харин дараа жилийнх нь өвөл нэг муу галзуу эр тэнд өгчгсөн байсан. Тэрнээс хойш ганц нэг хүн янз бүрийн яриад байгаа тухай сураг гарах болсон доо. Тэр хавар орой өдөш явсан малын эрэлчин дуулж хуурдан бүжиглэж орилжгүй хүнийг харсан байдаг. Мөн нэг зам басал та нар шиг хэдэн хүн явж байгаад санаандгүй амбарыг бараатан холсон биш. Шөн элдэв юм үтсэн тухай учир мэдэх хүмүүс ярьсан байдаг. Нутгийн лам нар
Сэм очиж ном гүрэм уншсан тухай яриач би. Тэгээд ч нэмэр болохгүй байгаа газар да. Галзуу хүний сүнс зуурдад хорогдохоор их хүч гаргадаг. Ер нь энгийн хүний санаанд багтамгүй зүйл үйлддэг гэж ярьдаг юм байна л. Тийм учраас машин тэргийгч нь зогсоосон юм байлгүй дээ. Өөрсдөө хорлогдоогүй нэг юм гэж ярьсан байна. Энэ ноос ноолорын чэнжүүдийн дунд амнаас амданжин явдаг гинэ. Бас л сонирхолтой түүх юм гэж те. Хөдөөхээр эзгүй талд явж байгаа гэрэлтэй таарсан олон хүн байдаг гэлцдэг юм байна л. Ер нь бол энэ талаараас уншиж байсан юм байна. Тэгэхээр та бүхэнд иймэрхүү зүйл тохиолдож исэн бол комент хэсгээр бичээрэй манайх.